Цаашаа явж. Айгу. 7 цаг 30 минут төглөөнэ. Өнөөдрийн бас гоё гараа маань айгу гоё. Манай Монгол улсын авиа тамирч манай Шарва ах маань, Шарвж ах маань дүүгээ дэмжиж бас амжилт өгж урам өгөхөр ирсэн байдаг. Ахтай баярлалаа. Бас яг өглөөний бас энэ гараан дээр урам аавна гэдэг бол гоё шүү дээ. Дахин уул нь яг Сүхбаатарын талбай дээр гараан дээр нь очиж гэж бодсон боловч амжсангүй. Тэгээ араас нь ямар ч гэсэн нөхөө өрөөдөрлөө. Тэгээд Эрдэнэтийн гамп гэсэн одоо их гоё санагдаад. Тийм. Нэр таалагдсан үү? Тийм. Би өөрөө энэ Forest Gump гэдэг кино хамгийн дуртай кино минь. Тэгээд маш их бас хүмүүс зүгээр энийгээ үзээд байгаа бол цаана айгүйх философи юмсан байдаг. Их гоё кино байхгүй. Түүх оролцуулсан. Тэгэл за дүүн ямар ч гэсэн гүйж байгаа юм байна. Араас нь очидаг гэж тахгүй дэрлээ шүү дээ. Өглөө шүү дээ. Харин яг гоё өглөө ирсэн ч бүр нэг юм одоо өнөөдөртөө бас айгүй гоё өдөр юм. Ер нь цаг агаар бас ивэж байгаа. Байгаль хангалтлагыг бас ивэхэр хүндгсэн бас айгүй гоё болчт юм. Дээрээс нь ингээд ахнар нутгийн сайхан ахнар маань ирээд ингээд урам зориг өгөхөр бүр ингээд шал ондоо. Одоо юу хүн байх вэ? Одоо ийш цаг агаар бас сайхан байна уу тийм. Бас нэг хит талуун байх, хит хүүтэн байх чинь бороо шороотой байх чинь бас хэцүү шүү дээ хөөд. Тэгэхээр зэрэг бол одоо бол сайхан л ивэж шүү дээ. Тий одоо бидний хайртай хот Эрдэнэт хот маань 50 жил болж байна. Тэгээд Эрдэнэт хот бол зөвхөн уул уурхай гэхгүй энэ алт эрдэнэс шиг хүмүүс тэнчнээс төрж гарсан. Тэгээд бас зүгээр төрж гарахаас илүү бас ингээд бусдад түүчилж энэ Монгол их орноо бас соёмбот алтан соёмбот тугаа бас мандуулсан. Ийм гайхалтай хүмүүс бол манай одоо Эрдэнэт хотоос байдаг. Эрдэнэт хотоос төрөн гарсан байдаг. Тэгээд тэрний нэг тод томрон жишээ бол одоо манай гавьяат Шарва ах маань байгаа. Тэгээ Шарва ах маань бол бас нэгэн эрдэнэс манай Эрдэнэтэй. Тэгээ энэ эрдэнэсийг одоо ер нь яг хоо би бодож байгаа байхгүй одоо ингээд хүн бол одоо эрдэнэсийг бол хүн ухаад гараад ирнэ те. Тэнгүүт өөрөө тэр эрдэнэс болно гэдэг бол тэр хүсэл мөрөөдөл юм уу тэр хотын одоо соёл энерги бүх юм нь одоо ингэж тэр эрчимтэй хөгжил мөгжил юм уу тэр дундаас л гарч ирсэн болов уу гэж би боддог. За хотман 50 жил болчихжээ. Манайх 79 онд. Хамгийн анх нүүж утсан байт юм. Би дөнгөж 5 настай батсан. Бодсон эргээд 47 жил болсон шүү дээ. Хурдан байна. Мэдээж эрэг Эрдэнэт хот маань өөрөө газар доороо эрдэнэстэйгээс гадна газар дээр олон эрдэнэс бий. Анхны одоо ур хачтаас ахуулаад тэгээд үе үеийн соёл спорт урлаг тий. Тэгэхээр зэрэг яах вэ? Хамгийн гол дүүгээ дэмжиж байгаа юм. Яалтчгүй нэг зүрхний гүнд байдаг хотын маань. Одоо 50 жилийн зориулсан энэ сайхан үйл ажиллагааг эхлүүлээд олонний анхаарлыг татаад ингээ явж байгаад нь бас яалтчгүй дотроос ингээ баярлаад байсан. Тэгээ бас нэг баярлалаа гэдэг үгээ хэлмээр байсан, амжилт хүсмээр байсан. Тийм учраас ахын тэгэл наашаагаар л давхчлаа да. Манай 70-тай ах маань тэгж ирсэн байхгүй. Эрдэнэт бол манай дэлхийн одоо улсуудаар зөвлөх юм бол Америк юм аа. Маш олон газраас ирсэн тий. Одоо ингээд олон аймагаас ирж ингээд нэгдсэн хот Америк шиг. Тэгэхээр Америкчууд бас ингээд нэгдэж чаддсан шүү дээ өөрсдөө үзэл баримтлаараа тий. Тэр шиг манай Эрдэнэтийнхэн одоо яг хуу анх төрсэн одоо ах эгчнэр маань бол 50 нас хүрсэн байгаа. Тэгвэл ингээд олон талаас ирээд ингээд суурьшсан. Тэр хүмүүс маань яг Эрдэнэт гэдэг гоё нэгдээд нэг юм Эрдэнэт хүчтэй нэгж чадах юм бол бус хүмүүст гэсэн аюу гоё. Бас жишээ болоод ингээд нэгдэх болоо гэж би бодод. Тэгээд одоо таны ярьдгаар бол нэгдэл бол хамгийн чухал. Тэгээд хөгжлөн гэсэн шуудтайгаар үр дүн харагдаж байгаа байхгүй тийм. Айгүй богино хугацаанд харагдаж байгаа шүү дээ. 4 жилийн өмнө шүү дээ. Чи одоо харалтаа тий. Лиг ямар хэмжээнд төрж байна. Тий. Сагсан бөмбөгийн хөгжил ямар хэмжээнд төрж байна. Хэдэн клуб бий болж байна шинээр тий. Тэгэл хамгийн гол нь манайхан ерөөсөө л яг тэр одоо юу гэмт нэг уул энэ жалганд буучаад буруу хараа суучдаг шүү дээ. Жалганд бууцсан юм шиг юм бүртлөө нэгэнд нь зовлон тохиолдохоор ойр хавь
бүх жалганы монголчууд маань цуглараад биендээ тусалдаг байсан шүү дээ. Тэ. Одоо энийг л эргээ сэргээх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр нэг үндсэн Монгол зангаал Үндсэн Монгол философи байж л байгаа байхгүй хүмүүжил тэ. Уламжлал тэ. Хуучин юмудаа л цөмөрөө сайхан сэргээгээл ив нэгдэлтэй болчих юм бол Монгол бол уучлаарай. Яг л энэ сагсан өмгийн холбоош 3-4 жилийн дотор л шууд хөгжлийнхэн шат руу шууд алхаа орчих боломжтой харагдаад байгаа шүү дээ. Уг нь галт хэрэг хөдөлсөн. Гэхдээ бас нэг юм бие организм дээрээс нь тэгэл бас нөгөө жоохон ингээд нэг за энэ ч юу хийч вэ гэдэг нэг шантрах гач юм нэг тийм үе бас гарах юм. Гарна гарсан байт тийм. Тэгээ дээрээс нь нөгөө хуучин нутгийн бэртэл маань сэдрээд сэтэрсэн байгаа. Тэгээ энэ бас жоохон гэхдээ яг энэ дээр ингээд нөгөө ийм өвчин намдах юм уу бол тос мос төрхээр нөгөө тэпэлт наагаа явж байгаа байхгүй. Тэгээ одоо ахаасаа бас нэг жоохон зөвлөгөө авахгүй бол одоо яг тийм шантралын үе бол танд бол одоо маш их гарсан байлгүй. Тэгээ тэрийг та яад авч исэн байх. Ахын гой өнгөө ярьж гээ. Баямх авраг дасгалж болооч хүү ган тогтхон тамирчин байсан. За аах уу. Тэ аах уу. Жин хасгаад ган тогтхон жин явж өгдөг. Тэгэл ерөөсөө шууд саун руу чихэж оруулаад хаалгын дараа л нөгөө нэг юу руу амар хувинтаа ус асгаж хайчаад тэгэл хаалгын дараа л хайчдаг байсан. Нөгөөд ч амар халуун байгаа шүү дээ. Дотор нь бүр шатаж өгөх гээл. Ган тогтох ирдэг байхгүй бүр ганц авралын хэсэг нь юм хаалганы доотлын юм завсрууд ингээ хошуугаа наваад гэж ингэж амьсгалж яадаг байсан. Тэгээ орилоо. Тэгээд бүр байж ядж байгаас тэр юм чинь. Тэгээд гарын ихлээр аав нь хаалган. Хамгийн амар нь аав нь таанаас нь төгцсөн байгаа шүү. Хаалган дарчаад байгаа шүү. Төгсөж байгаа юм болохгүй. Тэгэл аава багшаа гэж орилдог гэсэн. Багшаа болио би өстө өглөө штэ. Яг өөх гээд байж та багшаа. Аава аава. Хамгийн нөө баян мөнх фидстаа гэсэн. Тэгсэн авраг гадаан сууц. За минийхүү тэвчин шүү. Ежигэн бод икорнан бод цүний үүнэр араас нь дуулж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол спорт гэдэг чинь өөрөө тийм хүмүүсийн бодод байгаа шиг амар зүйл биш байхгүй. Маш хүнд үедээ хүнд шантрах үе зөндөө тохиолдно. Тэгэхээр зэрэг ахын дүү зүгээр яг шантарсан зохиол ихтэй хамгийн гол нь зорилгоо нэг бодчих тий. Нөгөө ежигэн бод икорнан бод гэдэг чинь тий. Тэгээд ээжигаа их орноо бод заяа. Тэг яг нэгэнт ингээд чи нутгийн төлөө энэ бол нутгийн сайхан арт түмнүүдийн төлөө ингээд гүйж байгаа учраас тэр чинь өөрөөс чинь ингээл өргөд яваад байна. Тэгэхээр зэрэг гүйж явж байгаа жоохон шантрах үе явах юм бол цаатлахын зорилгыг бодоод юуны төлөө явж байгааг бодоод ингээд яваад байж болно. Гимтлийн хувьд ахын дөө наадах чинь бол тийм амар зүйл биш шүү. Тийм учраас ахын дөө болж өгвөл гүүхийнхээ өмнө сайхан халаалт хийгээд сунгалт хамгийн чухал нь ерөөс. Янз бүрийн тейп мэп наагаал өвчин намдагч хэрэглээд байгаа чинь төр зуурын өвчний чинь мэдрэгдэхгүй тэгээд өвчин чинь мэдрэгдэхгүй байх үедээ чи хамаагүй илүү ачаал аваад тэгээ өвчин намдагч чинь гарангууд эргээд тэр чинь нөгөө өвчин чи илүү нэмэгдсэн байдаг. Тэгэхээр зэрэг ахын тус сунгалт маш сайн. Халаалт сунгалт сайтай байхт бол ер нь гайгүй дээ. Наадах чи ер нь өвдөгний гэмтэл гэдэг чинь бас толгойр эртний гэмтэл чинь амар ид биш шүү дээ. Гүйжсэн чинь ийм нөхлөө хийгшгээд. Тэгээ энэ артлын шүрмэс яж дээ. Сунаад тэгээд энэ жигтэй бол сэмрээд тийм л юм болцсон л да. Тэгээд би чинь бас сайн амжилтуулсан эрчимтэй. Би нөгөө спортын ордон дээр тантай таарсан шүү дээ. Тэнцээ амжилтуулээд. За ахын дөө өвдөгч ерөөсөө тэгээд энэ гадна тал дотн тал урдтал хойтлол гэдэг дөрвөн ерөнхий юм байгаа шүү дээ. Энэ дөрвийгээ сайхан сонголт хийгээл дөрвөн тал руугаа сайхан сонголтыг хийгээл тэгэл явчихад гайгүй дээ. Тэгээ болж игэл уул нэг жоохон бариуд өвдөвч зүчвэл дулаанаа бариад идэх байхгүй. Тэгэхээр одоо энэ том зорилго тавьсан юм чинь. Харин тий. Гүрэн штэ тэгэл. Гүрийг л ямар ч байсан манай тэр нөт эмч бол тэгээд байгаа байхгүй. Би эмчээс зөвлөгөө аваад тэгсэн чи. Өө одоо арга байхгүй. Тэгэл одоо эхэлсэн ш хүмүүс харж байгаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд юм уу хийгээл ингээд яваад тос мосоо төрөхөд юм тангаа уугаад тэгээд болж игэл тариа мариага хийлгээл яв. Тэгээд мөлхөөч болохоо орохгүй л одоо болохгүй ш. Би тэгээд ойртол тэгэл одоо мөлхөөт гэсэн орно л таа угсаа ойлгомжтой. Тэг чи гол нь барианд орох л байгаа юм чи. Харин
Гэтэ уг нь бол яг нөө рекорд нөө цагийн рекорд биш. Юу хүнтэй уралдаагүй. Тэгээ гол нь л юу байгаа юм. Тэнцэнэ нэг сайхан бас очихдоо тэр чинь ингэсэн очвол бас муухай шүү дээ. Тэгэхээр сайхан сонголт хийгээд. Тэгээ яхаа. За тэгээ дүү маань одоо ч гүйж эхлэх цаг нь болж байгаа шиг шүү. Тий. Одоо энэ яг энэ гоё жижиг шиврэн дээр гүйч. Хувтай хурнаар гэж сайхан. Тоосын дарж өгч юм даа. Тэгээ одоо нэгэнд гүйх гэж байгаа юм чи ахын нэг яг өвдгөнд нь зориулаад нэг 3 4 төрлийн сонголт цаагаад гэж цаа. За тэгээ. Өглөө уулгаахын дөө гүйхийнхээ өмнө бие жоохон халааж агаад энэ сонголтыг хийж байгаа. Тэгэл замдаа гараад байгаа. За. За. Дүүдээ одоо бүхэл сонголт цаана гэж цаг алдаа яах вэ? Тий. Угаасаа ахын дөө чи хөнгөнд байсан мэдж байгаа. Уйнуудаа халаачин үндсэн сонголтуудаа хийж байна. Тэгээ ах нь яг өвдөгний 4 төрлийн сонголт цааж өгч байгаа. За. Нэгдүгээр түрүү хэлсэн шүү дээ ах нь өвдөгчийн уртлах, артлах хоёр хажуутлал гэдэг. 4. Тий. Энэ 4 сонголт байгаа заяа. Тэгэхээр зэрэг эхлээд уртлах тарыг ахын дөө борхирч суuna гэдэг шүү дээ тий. Ингээ борхироос сууч. Хөлийг гоёгаад. Тэгээд хоошоо ингээд жингээ артал руугаа. Тэгэхээр энэ чинь тийм ээ. Энэ гойны юу гэдэг. Гойны энэ чинь энэ уртлын хэсэг чинь. Тийм байна. Дараад нь болох юм бол ингээ Япон суулт хийж. Япон суулт. Тий. За тэгээд жоохон байжгаад болж игэл хоёр шагаага хөлөө хоёр тийш нь гаргаад газар бөхсөө хөргөж. Хөрхнөө. За наатхан дээр чи амар татагтан даа энэ чи. Тий. Өчигдөр суухтал сонголтоо хийчих юм байна. Тий. Сууж явахдаа сонголтоо хийчих байхгүй. Энэ подиум л яагаад. Харин тий. Наадах чин давхар шагааны чинь уртлын сонголт болж байгаа байхгүй. Тийм байна. Тий. Тэгэнгүүтээ шагааныхаа чи дотортлынхыг яа гэх юм бол энэ хоёр шагаагаа ингэж байгаа суу. Тийм. Зөөлхөн суу. Тийм байна. Тий. Наа чин шагааны чин дотортол. Тийм байна. Тэгээд гойны чи урталтай орчиж байгаа. Тэгээд нэг 10 секунд 10-аас 15 секунд суугаад буцаад жоохон суллаа. Тэгж байгаа л дахиад тоошоо за. Тийм байна. Шинэ чи яагаад зүгээр наа чин шагааны дотортой хүн харахад бол сууж байгаа юм шиг тий. Энэ чин бас орж байгаа байхгүй. За. Тэгээд жоохон өвдгөө хэрвээ хоёр тишээ болгож жагаад тэгээд шагаагаа хоёр тишээ болгоо сууж чадах нь. Ингээд үү? Ингэж үү? Гадагшаа болгоод шагаагаа. Гадагшаа. За ингээд яг энэ л чинь тэгээд энэ шагааны чинь орж байгаа. Тэгээд нэг 10 секунд суучаад буцаа суллаа. Ямар амар мэдээ. За доошоо суучих. Суунгутаахын дөө. Яг гинтэлтэй хөлөө чигээр нь ингэж жагаад энийгээ ингэж нугалж жагаад тэгээд ингэж ягаад. Тэнгүүд энэ артлыг чинь тийм байна. Үлминээсээ бариад авч чадвал бүр гараад агуулаад. Наатхаа бас нэг 10 секунд барайл тавиал буцаад 10 секунд барьж тавиал нэг 3 удаа хийчихд болно цаа. За одоо энэ гадна талынхын хөлөө ингэж тавьж жагаад нөгөө хөлөө биш өвчтөе хөлөө урдаа тавь. Ингэж үү? Тий. Тэгээ нөгөө хөлөө арагшаа болгоод энэ. Бас суугаад ах шаардлага байхгүй шууд ерөөсөө сууж байгаа юм шиг тий. За ахтаа гамп минь гүгээд агараа. За баярлалаа. За ах нь ингээ хөдлөе өдөхөө. Тэгээ. За дүүдээ амжилт. Тэгнэ. За. За. Сайхан уус шиг ахихын бас сайхан үнэтэй зүйлгөөг авлаа. Би одоо Шарваахынхаа бид нар нөтгөө бас арга хэмжээгээр Шарваахтайгаа хамт буудал муудал байрлаад тэгээд Шарваах маань ингээл за амраатах гэдэг. Өө ахаа байж би л ахтаа тусалахгүй л дүүн өмнөд нь ивэх гэдэг гэдэг чинь амар хол. Тэгээд гэсэн буцаж очиж гэсэн энчээр ивэх гээд Шарваахын зүгээр өмнөд нь ивэх гэчлүүр 80 жил болж байгаа байхгүй. Би амар джинс өмсөх дуртай залуу да. Тэгээ нэг харсан ч өөрөө манай ихнэр чинь миний джинсийг угааж нэгсэн байна дотор ингээд дэлгээ тавьчихсан те. Тэр үе чи угаалгын машин байх. Тэгээ дэрий чинь гараараа нэдрүүлэгдэн. Дээрээс нэмээд нэг юм жижигхэн шотогтой дэрийгээ. Тэгээ нэг хэсэг би бүр энэ угаалгын машинтай утлаа джинс өмсөхгүй шүү дээ. Нэрээ зоохгүй. Ихнэрээ зоохгүй гээд. Гой. За ах минь өстө сайхан өглөөг ухтаж өгөөд дүүдээ урам зориг өглөө. За бас сайхан үнэтэй
маш үнэтэй ховор нандин тасглаа зааж өглөө сонголтын засал. Тэгээ ах маань бас зорио ирсэн төөл их баярлж байна. Манай баг хамт олноос. За тэгээд дүүдээ гүйлтэнд амжилт хүсье. Захын дүү тэгээд шантралгүй зүтгээд байгаараа зорилгоо бодорой. Юуны төлөө явж байгаагаа бодорой. Гүгээдээ. Run first run. За баярлалаа. Тэжиг сахна. Тэжгүй. За, ядарч байна. Гайгүй. Яа, салхины эсрэг. Тэгдээ. Чи одоо бараа хойш явж байгаа болохоор. Хар багын нэг ийм л юм байсан. Хар багын хар залууг ил. Хар залууг. Өөч тийш яаш. Би гүшиг зүгээр би гүшиг гэдэг. За. Гой таарч байна. 10 жилээ найз маань. Тийм. Миний За манай. Тий. Миний бас одоо урлагийн тогоонд за миний гүшээ. Сайн байна. Манай одоо дунд анги бид нар нэг ангид хамт байлаа. За улсын драмын эрдмийн театр олон сайхан уран бүтээл дээр найзтайгаа хамтарч ажиллаж ирсэн. Батхүү маань манай инх хамгаалсан найз хоёр маань яг ичээ таарлаа. Гоё шүү дээ бөөм өнөрөө тараад. Тэгэл нөө гарна гэд гарсан дээрээс нь олон хүмүүс сэтгэл Тэгин шүү дээ. Тэгэл нэг хажуугаар явж байгаа хүн болгоо сэтгэдэг биш үү? Харин Амжилт хийгээд нэг гоё уран нэг хөглөж гоё гоё. жаахан ядраал суух гал тэнгүүт. Амжилт тэнгүүт. Бүүш аваад. Гүгээд шүү дээ. Машин хордоос хаагаад ихлэн гот өөрөө ирэхгүй гүнжиг өчөө тэгэл. Үчээл яваа. За гоё шүү дээ. Зориод ирсэн баярлалаа найз минь. За амжилт. Баярлалаа. За манай миний бас багын дунд ангийн найз маань инх хамгаалан найз маань ингээд Улаанбаатар хотоос Эрдэнэлөө явж байхдаа найзтайгаа таарч бас найзынхаа замыг бас хороолцоод жижигхэн гүйлт хийж байна. За миний найз өөрийгөө бас танилцуулчих ямар хад басж байгаа вэ? Тэ би одоо Эрдэнэ хотын одоо унгуу хөвгтөлтэй. Тэгээ бид хоёр чи одоо бас 10 жил нэг ангид Нэг ангид байсан. Тэ 5 6 7 хүртэл хамт байсан юм. Тэ тэгээ одоо би Эрдэнэтэй аавынхаа оронд одоо ил ургада экскаваторын машинист хийгээд одоо 20 гаруй жил ажиллаж байна. Даруй төгсөөл орсон. Харин тий. Тэгэл ирж хитэл байна. Тэгээ өнөөдөр хот руу нэг ойр зүрийн жоо ажил хийсэн нэрийг амжуулчаад буцсан даяар найзыгаа энд нэрээ гүйж байгаа штэ гэж бодоод. Тэгээ замсан тасч авлаа. Гоё ингээд найз нөхөд ирээд ингээд нөө жижигхэн зам хороолцоо тэгээ хамт хүүхэр улам гоё болж байгаа. Харин тэгээ замын унаанууд ч бас минь төс үргээ тий. Зогсоод минь төс үргээ дээрэс нь ус ундаа ингээд өгöd харч улам урам орвол. Тэгээ Эрдэнэтийн бас 50 жилийн аа болж байна. Энэс яг сайхан эрдэнэчүүдтэй баярын мэдлэгээ төвшүүлвэл. Тэгээд Эрдэнэтийн нийт ард иргэд Эрдэнэт үйлдвэрийн ажил дуургачтай 50 жилийн баярын мэнд хүргье. Гоё байна миний найз мундаг байна гоё зорьсон хэрэгээ бас бүтээгээд гоё амжилттай Эрдэнэтэй очиод бас те нутаг усны чинь бас гоё 50 жилээ ой болж байна те. Тэ. Бас гоё байна энэ жил бас. За та бүхэн зарим нь хараад танихгүй байж магадгүй. Яагаад танихгүй байна вэ гэхээр одоо энэ спорт хувцас нүдний шилэг. Манай мотив хамтлагийн манай анхаа найз маань дархан хот руу дугуйгаараа ингэж ийгээд бас бэлтгэлээ хийгээ явж байхдаа найзтайгаа таарад тэгээд дээрэс нь найзтай бас амжилт төсөөд явж байгаа төөл их баяртай шүү найзаа. Баярлалаа бас гоё байна найзыг бас ийм гоё арга хэмжээ бас зохион байгуулад гоё Эрдэнэт рүү гүйж байгаа бас одоо цөөхөн манай урлагийнхан дунд бол би сонсоогүй ингэж холын занд гүйж байгаа хүн бас. Тамирч тэгсэн гэж байна. Тий. Тэгээ найзаараа би бас бахархаад явж ил та гоё байна. Тэгээ баяр наадмаар үйл ажиллагаагаар хүү хаа гэж уулздаг, таардаг хүмүүс. яг ийм Хэр тал таар сонирн биш тэгээ. нэгэн Хөнгөө газар тий. Тэр нэг ийм ингэж тааргаар аягүй гоё байд юм. Тий гоё шүү гоё. За найстай амжилт хүсье Эрдэнэтийнхэнтэй бас 50 жилийн бас баярын мэнд хүргэе. Окей. За миний өгсөж жижиггүй юу жижиггүй. За баяртай. Амжилт.
Шууд одоо манай гэр бүлийнхэн маань ирсэн байна. Миний хань сүүг цагаан, миний том хүү Тод, баг хүү маань Сод. Тэгээ аавгаа дэмжихээр гэр бүлийнхнийгаа харсан чи сэтгэл догдолж байна. Сая бүр өшөө илүү хурдан хүрч байгаа шиг санагдчихэв. Тэгээ хоёр хүүтэйгээ хамт бас хоёр хүү маань бас ойрхон зайд бас аавтайгаа бас өгөөч гэж хүсэж байна аав нь. Аавтайгаа үгүйсэн. Тэгээд юм. Болж байна миний хүү. За манай Шонток Одоо байж юу? зүгээр. Тэр машины араасаа. За аавтайгаа хүүсч яаж ирнэ нөхөө? Гоё. Гоё гоостой. Гоё өнөөдөр ингэдэг амар халуун биш. Сэрүүхэн болохоор нөө хөлс гарахгүй. Миний хөө уршаг өгөөрэй. Зүйтэй. Усмсан ханаа сууж байна. Ус байгаа шүү дээ миний хөө. Усаа уугаад нүүд бүх юм хэрэглээ явж байгаа. Наша гарах. Ямар нэг гүйсэн чинь Шонтоко. Миний хөө хэлээрэй. Ядарч гинөө. Аав нь уурах юм уу? Шонтоко. Хөө. Аагүй юу. Ядарч. За аав нь жоох үүрч. Жоох үүрч. Ядраад байгаа юм уу? За зүгээр. За. Ама. Зүгээр. За зүгээр. За. Жоох юм. Гадаа гоё гоос. Бороо. Эрдэнэтэй 50 жилийн ойн баярт гүйж байгаа аавда амжилт хүсье. Тэгээд таавал хоёр хүүгийнхаа хамгийн том хөшиг тулгуур хайртай өмнө юм шүү гэж хэлье. Анаас юм. Үгүй. Содоггүй. Ядартын байгаа ч тийм. Хөлний аимч хэлж байна. Үгүй нэх. Тэр гүүш дуустахаа дараасан сонголтоо ингээ хийчихвэл Харин заримдаа сонголт Монголтой хийж амжихгүй л.
шууд одоо нөгөө уулзлах хүмүүстэй ярилцлага юм гүрч шууд юу ячдаг шүү дээ. Сонголтоо хийж амжихгүй. Тэгээ чи нэг халаагаал нэг хөргөөл. Харин Ингээд хаар чи нөгөө нэг гэрцэн. Болж өнгөрөө. Улам өрөвсчхүүд. уг нь соймоо гэдэг аахгүй. Тэгээ ерөөс сойхгүй шууд орой ирээл шууд Харин тийм. хоол идчихэл бид чи хоол идчихэнгүүтээ шууд мишоклог ороод идчихэж. Майхныхаа хаан сойх өвтэй гэж. Ийш сойж маач. Байх үү. Яг сойж л. Гэтэ энэ чинь юу яад юм аа. Оройч сэрүү орчих واخ. Тэгээ дээлтэйгээд нэг жоох юу бол. Гэтэ чиний уг нь сонголт чи өмнөхөөсөө илүү юу болцсон бэ? амар уян болцсон юм. Бараг ч нугарахаар болцсон юм. Өмнөхөөс л уян байгaalцсан юм шиг санагдаад байна. Чи чинь үнэн ингээ хөлөө өрөхөд ингээ өвдөг чинь зүгээр ингээ өөрөөрөө хатиж идэг байсан шүү дээ. Энэ 13 лээ. Өвдөг яцсан. За. Энийг эхний ээлжинд баг идчих яахгүй. Энэчнээс дэж. Энэ уу яг замдаа явж хат. Хамгийн одоо сайн уураг болж өгдөг. Уураг нөхдөг. Тэгээд нөгөө их хоол идчихэр гүйж чадахгүй шүү. Тэгэхээр энийгээ идчихээд гүйхэр. Айгу хөнгөн яа. Тэгэхээр манай эхнэр 13 шар тос зүгийн балтай ингээд багсарч өгсөн. Энийг хийж яхад тод хажуунаснаас хийтэд би бас өөрөө хажуунаас хийдэг. Гой амттай тий. Заавал юу яахгүй зүг идчих хэрэгтэй. Харин За сайн явж байна. За аян замдаа ажиллаадгүй сайн явж. Ашиг. За аргагүй бол одоо хэлсэн ярьсандаа гэж амжилтлаа гэж байна хүмүүс. Одоо ингээд үлзий үний өрөөлтөй өөдлөн дэвжиг саяатай өссөн төрсөн нутаг Эрдэнэ нутгийнхаа 50 жилийн ойд зориулж өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөөр улсын нийслэл Улаанбаатар хотоос урт замыг туулж ургах нартай айсан сайхан салхитай ад жаргалын бэлэг дэмрэлтэй алтан шар зам үлзийтэй байж анд нөхдүүд баг хамттай олноороо зүгээр л гүй гэдэг уриалгыг одоо ард түмэндээ болон залуучуудаа түгээж манай мөөгийн одоо ингээд 4 дахь өдрөө өрхөн өнгөрөөд явж байгаа хатан таарлаа. За ингээд бол одоо цаана 5 хоног. Тэ. Биш 6 хоног. 8 хоног. 8 хоногт бол одоо очно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Ингээд одоо амжилт хүсээрээ, ад жаргалыг хүсээрээ бүгдээрээ Эрдэнэт камп зүгээр л гүйцгээ. Энэ бас микрофон байгаа тий. Надтай бас хамтарч ажилладаг бас найз зурагч найз маань байгаа. Тэгээд сая явж байхдаа таарад тэгээ бас би чиний дээр гарч байгаа би чиний зургийг авч ирнэ гэдэг. Зураг авч өгөөд явж байна тий. Тэ. Окей хүчтэй байна. За маш сайн ойлголцдог бүтээр тий. Сайн яваарай. Аа. За маа галсан. За энэ болох маа Эрдэнэт багын найз маань 1-р микрт нэгийн 12-т байсан. Би нэгийн 13-т байсан. Тэгээд багадаа бас тоглож өссөн энэ найз маань одоо төр зүтгээд ингээд амжилттай ажиллаад явж байгаа. Сая бас Эрдэнэт рүүгээ явж байхдаа найзтайгаа таарад найзаагаа дэмжиж ингээд явж байна. Баярлж байна. Даваа бол бас чанга биш шүү. Ер нь л маш зөөл нөөж гарахгүй бол нөө хамаг бас хүч бол авч чинь тэгээд доошоо уруудаад дахиад цаашаа нөө бороо голд явхууч алтны уурхаан тэр давааг давчвал бас гайгүй. Тэгээд цаашаа бол нэг жоохон өксөд буцаад уруудаал баруу хараа. Цаг агаар маань сайхан байна. Одоо яшээ сайхан уруудаад явчихна. Уруудаад за ер нь бол бас бид нар бол бүр анхандаа бол төлөвлөж ирсэн. 12 цаг өнөөдөр 6 сарын 8-ны нэгд өдөр 12 цагт баруун хараа дээр очно гэд төлөвлөж ирсэн. Тэгээ өчигдөр бол нэлээд гүүх юу маань бол нэлээд хойшлогдсон салхи. За тэгээд өвдөг мөвдөг гэдэг одоо юмнаас хамаарсан. Тэгээд юу маань энэ тэплт мэплт наасан чинь ингээд юу нэ яагаад цэвэр үсрээд
Тэ хаяа энэ юу яагаад байгаа вэ? Янгинаад байгаа байхгүй. Янгинаад. Тэ янгинахгүй байх юм бол уг нь жирэлч чинь тэгээ нэг угаасаа нөө эмч маань хэлсэн болохоор 3 км яваад амраад тэ. За бүр болцоотой байх юм бол 5 км яваад амраад тэгээ яваад битээ хол зай шууд туушандаад бай. Тэгээд яг зураг авалттай үедээ бол манай нөт медиа багийнхан одоо яг дос ч юм уу эсвэл өвдөж гаргаж өгөөл. Тэгээд бусд үед нь бол тэгэл хэн надтай хамт байна гэхээр жолооч нар зам хоёр надтай хамт байна. Тэгээ гоё. Жолооч нар амжилт хүсээд тэгээ зам сайхан тэгээ байгаль маань сайхан сэвэлзээ тэнгэр ханга жоо халуурсан гут үүл ингээд яачдаг байхгүй. Үүл гараад ингээд сүйдэрчдэг байхгүй. Тэгэл ингээд жоохон ингээд сэрүүг цайл гоё гэгээ болоод тэгэл нэг жоохон сэрүүн болоод байнгут гоё ирчүүч байнгут нар гараал ээгээл тэгэл хүүгээл тэгэл халууцгаал эхлэнгүүт үүл гараал тэгэл салхис хэлцээ. Эрхэж штэ эрхэлж чинь эрхэлж гүйж штэ жинхэнэ. За амжилт бай. Хайртай шүү. За үйл өнгө. За сайн байна уу? Сайхан зүсэж байна уу? За сайн байна уу та? Гол амжилттай. За баярлалаа. Баруун хараагийн марпончтой. Тий, баруун дүүдэг. За гоё ингээд сэтгэл санаагаар дэмжиж огтж байгаад баяртай байна. Би маш зөөлөн шогсож байгаа. Та хэд маань ер нь ирээдүйнтэй юу? Гайгүй юу? Айгуу зүгээр. Гоё нөө миний одоо энэ нэг төсөл дээр ийм суурин газрууд гоё ингэж нэгдэж байгаад би их баяртай байгаа. Энэ маш олон хүмүүсийг бас эрүүл амьдрах те эрүүл амьдрах өөрсдөө одоо эрүүл мэнд гоо сайхан бүх талаас нь бас нэг ингээд үлгэрч явуулж байгаа үйлдэл واخхой бас талаасаа хүмүүс алхах гүүх ингээ хэвэн жиндээ байх эн чи ямар хэрэгтэй бэ амьдрал тэ энэ мэдтэй маш олон хүмүүст ингээд амар гоё тийм үлгэр дуурайл болж байгаа хэрэг. Эрүүл мэндийн асуудалтай хүн байна би. Өвчнөө яалсан. Үгүй ингэхдээ одоо ямар ч өвчин ядагдаж байна. Гоё. Надтай цуг одоо ингээд энэ өвчнийг дуурсан. Энэ өсөд одоо байхгүй. Нас барцсан. Адилхан өвчтөө. Элэгний хорт авдаг гэдэг ийм өвчнээс өвчлөсөн хүн байна. Өчөөгөө болцсон байна. 60% ихтэй явж байна. Одоо бид ярихад бол янз бүрийн өвчин нэр дуусах хүмүүс юунд шантармааргүй байна. Аль болохоор өөрсдөө хөдлөгч ийм байж байгаа. Би одоо 3 жил өвдөө болсон. Нэг доотлон 3 хөлтэй нь 5 км одоо гүйж. Ямар гоё юм бэ те. Өглөө босоод гүйдэг бүр тийм байна. Өвөл Бүр тэсгэм хүүтэн байсан ч гүйжил байдаг. Гүйжлээ. Тэрний юунд одоо тийм байх ба. Би эрүүл мэндээр одоо энэ хэдэн дүүнэрийнхээ хүчнээ боёо гэдэг аваад явж байгаа гэж боддоо шүү дээ би. За ингээд олон жил гүйж биднийхээ баярлуулаарай. Баярлалаа. За тэгээд ах маань нэрүүлгийг энэ спортыг сурчилж дүүгийнхаа энэ өгсөн манай баг хамт олонны энэ өгсөн энэ одоо усны савнд гүйлтийнхэн одоо амин тижээлийг хэрэгжилж насан туршдаа гүүгээрээ гэдгийг ахаасаа өсч байна. За өөрөөдөө амжилттай сайхан ажилласан бүтгээ. Ийм логотой байгаа. Эрдэнтийн камп зүгээр л гүү гэдэг те. За оюк найз. За тэгээд гоё ингээ сумынхаагаа бас спорт үе тэнгийн буюу залуу дүүнрээ бас дандаа энэ спорт уриалж байгаа энэ үйл хэрэгээ үргэлж тасралтгүй хийж яваарай.
энэ спортоор хичээл дээр бүжгийн спортоор битгий хаяарай гэж бас манай баг хамт олонний зүгээс бас хүсэж байгаа юм шүү. Эрдэнтийн гам зүгээргүй. Одоо үсрийг санаачтай өөрөө бас өөр дөрөөл авч байгаа хүмүүс санхүү томны ажилтнаа мөн хоёр маань ашиг газар досын төрний баян болсон төрөлцөн ирсэн байна. Авралаа сайн байна. Ирүүл амьдралын баян боловсрол жаргал нийт баян боловсролын өмнөөс цаашаа хийх үүсгэн ажиллаж байна. Шалацсан уу хэсэг ноён татагтай эрхэм баян болсон ах эгчнэр дүүнэр харин эрдээ гэж та нар ийм гоё алан дотноор өвдөж авч байгаа түлхэг баяртай байна. Миний энэ үүлийг дэмжиж урам хайрлаж байгаа түлхэг баяртай байна. Гүйлт гэдэг зүйл маань өөрөө л ерөөсөө бүр нэг номерын цэвэр одоо амьдралын хэв маяг байхгүй юу. Тэгэхээр энийг энэ олон улсын хэмжээнд сурталчилж гин тий тэр дундаа одоо гүйлтийг сурталчилж гин энэ хүн бол тамирчин хүн биш тийм ээ ямар нэг юм одоо хичнээн олон жил хичээлсэн хүн биш гэтэл айгүй зөв зохион байгуулалттайгаар одоо энэ тактиктаар гүйж штэ энэ баг хамт олонтойгоо тэгэхээр энийг юу гэж харж байгаа юм тэгэхээр гүүхтээ маш сайн бэлдсэн байна. Дээрээс нь залуучуудыг манлайлж чадчихэв. Үнэхээр бахархаж байна энэ залуугаар бол тэгээд энэ улсын хэмжээний энэ сайхан жүжигчин үзээд хараад Монголын залуучууд маань бас энээс үлгэр жишээ аваасай. За ингээд энийг харж байгаа үстэй та нар адууны хомоол ингээд бэлтцсэн. Атлаа манай ганц зэрэг найз маань бас нөгөө хоол зүй энэ ер нь бол 13 шар тостой ингээд багсраад аваад явах юм бол уураг нөхтгөө. Гадны янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэжсэн дор 13-аа хэрэглээд яваарай гэсэн. Тэгээд бидэд бас нэг энэ даваад авсан болохоор жоохон ядраад тэгээд жоохон амрангаа бас эхнэрийнхээ энэ нөгөө багсарч өгсөн 13-ыг бас идэ байж байна. 2 том даваад авчихлаа шүү дээ. 2 том даваад аваа. Наа тэгээд даваа чинь гэхдээ даваал байд юм байна нэр. Тэр чинь ингээд урд нь машин эдрээр яваад ирсэн нэ. Хааслал гарч байгаа шүү дээ мэддэхгүй те. Тэгээ сая ингээд гараад даваал яах. Тэгээ ороод гут чинь хөл ингээд бас хэсэгтэл эвгүй болоод. Энийг тэр нөө зөхөр хийхгүй. Зүгийн балтай. Зүгийн балтай шар тостой Монгол шир цэвэр шар тостой. Тэгээд 13 таа хийгээд тэр айгүй. Манайхан нэг уураг алдлаа малдлаа гэд янз бүрийн бас ярьдэн шүү дээ. Ер нь уураг нөхөн гэд фитнес мэднэсийнхэн тий. Тэрний орнд ер нь хөдөө гадаа явж байгаа хүмүүс гэсэн энийг идэл аавар өөрийг хэтэрхий гэдчүүд би одоо минийх жоохон идэл гэдсэн гэж зэгдэн шүү дээ. Тэгэхээр энийг идэл бүхэнгөө хамаагүй хөнгөн. Ой. Ой. За. Энэ миний багын найз нэг ангийн их сургууль 10 жилийн манай нөгөө анги миний урлагийн найз Мөнхбаатар гээд тэр үшийн Мөнхбаатар гээд найз маань байна. Найзгаа таарах байх гэдгсэн би яаж орно орчих вэ? Нааш ингэж харсаар ногооны араар орчих уу гэв. Гэрүүлээрээ. Танаа дэж баг дэж. Чамайг тэгж. Мэдмэн өгшөө. Шар хөтлөөрөө явбал арай 100 км татуу юм да. Харин тийм шүү дээ. Одоо их хүний гой сэтгэл шүү дээ харин тийм. Яг нь өснө анхнаасаа нөгөө засамлаараа яваад нөгөө суурин газруудаараа дайраад явчихъя гээд. Тэгээд байгаа юм л да. Түүнээс угаасаа шар хөтлөөрөө явах юм бол улсууд баруул улсууд таньдаг хүмүүс зөндөө таарч байна. Эрдэнтийнхэн. Манай эрдэнтийнхэн таарч байна, эрдэнтийнхэн зогсож байна, уулзж байна. Тэр яаж гой тарч би л энэ ч нэг сүүнөө нөгөө багсарч гисэн байхгүй. Энэ уурга идэж ин мэдчихээр. Манайхан сайн. За миний найз бас таарлаа. Ямар гоё юм бэ? Ингээд би одоо мөнхөө дээр бас уулзаг бас айгүй удаж байгаа байхгүй. Уцаар л яриад өө гайгүй юу чи энэ төр гээд. Тэгээ бас нэг оюутан үеэсээ ингээд нэг бас салдгүй. Ийм сайхан найз. Тэгээд найз маань яг ингээд
бүр за алуу чи хаана явж ийн нэг уулзна. Би чамайг хэтрээ явчих. Би мартчих. Чамайг за яг баруун хараа. Холбогдохгүй. Харин тест. Юу гоо. Гой таарлаа. Гэрээхэндээ яриад явчихлаа. Манай энэ ч угаасаа гүйдэг хүнтэй гэдэг. 2 дугаар курст нэг 1 дугаар курсын нэг хүүхд чирээд миний нэг өмнө. За яах юм бэ? Тэр гүйдэг онгонуудыг ярих гэдэг. Ангагтай тэр. За баярлалаа. Найзтайгаа ямар ч гэсэн гоё таарад. Сэлэнг аймгийн баруун хараа Баянгол сумын одоо энэ сайхан хараа голын энэ сайхан хараацтай энэ баян уул хайрхны бэлд орших энэ гэр кемпт өчтөр найз нь хонсон. Тэгээ өнөөдөр бас дахиад тонохж байгаа. Тэгээд уг нь 3 найз маань ирж өгнө хамт гүгээд бас зам хороолцоод найзаагаа дэмжихээр ирсэн. Тэгээд би өнөөдөр гүүхгүй эмчилгээ хийлгээд маргааш бүр ирч хүчтэй гүүнгээд тэгээ 3 найзаагаа ямар ч гэсэн бас гүйлгүүлж чадаагүй дуучлаа. Би өчтөр ирээд өглөө ягаал шүн нөгөөх нь янгинаад болдгоо. Гэхдээ энэ хуучин биш дахиад өөр энэ гэмтэл. Тэгээд өглөө нөт тариа хийлгчээд за өнөөдөртөө нөт эмчтэйгээ ирсэн чинь өнөөдөртөө амраа. Одоо нэг ачаалж арай дэндээд байна. Нэг өдөр одоо ингээд сайхан сойгоод эмчилгээ хийлгээд маргаашаа гэдэг. Манай 20К клубын тэргүүн инх болд за одоо бомбартай төслийн одоо зураач комик зураач Эрдэнэ 2 манай Эрдэнэтийн энэ хоёр маань одоо Эрдэнэтийн найзууд маань байгаа. Махан дуртай мангасын одоо машаа юу манай 20К клубын бид нар ийм нөхөрлөлөө ингээ сайхан нөхөрлөө явуулдаг. Тэгээ манай 20К-ч бол маш олон хүмүүстэй олон сайхан найз нөхөдтэй олон сайхан төрөл бүрийн одоо салбарт ажиллаж байгаа хүмүүс үүдэг. Тэгээд төлөөлөд 3 найз маань бас зөрөө ирсэн. Тэгээд бидний бас нөгөөтхийн аяллыг хоол ундтай сайхан амттнаар дайлж хагаад бас найзуудтай баярлалаа. Ямар ч замаа сайхан туулаад 5 контентоо хийгээд тэгээ хүмүүстэй бас сайхныг хүрээлээд ямар ч энэ төсөл бол ингээл нэг л одоо арга хэмжээ шүү дээ. Ер нь бол хүн одоо нэг юмараа ингээд сайхныг биш насан туршдаа ингээд сайхныг үлрэхлэх хэрэгтэй байхгүй. Нэг юм энэ бол өнөөдөр бол хог хийж болохгүй. Маргааш хаях ёстой биш те. Байнга тэрийг хөвшил болох, дадал болох тал дээр илүү дахиад үр дүн харах. Гэхдээ би үр дүнийг бол яг өнөөдөр маргааш гэхгүй те. Нэг хүүхдэд л гоё юм урам зориг болчвол одоо тэгээ чи бүр хангалттай үр дүн гаргаж байгаа. Хүмүүс би зүгээр цаа нэг ирэхээс өөр сошиал харлаа. Яагаад гүйж байгаа 50 жил яасан, Эрдэнэт яасан гэд оо босгоог шаазгаа хансах гэдэг шиг ингээд чи зүгээр гүйж болно те. Гэхдээ гүүхтэй бас ингээд айгүй олон зүйлийг ингээд дагуулад гүйчж байгаа байхгүй. Найз нөхдөө дагуулад сэдвийг бас хүмүүст хүргээд тий тэгээд ингээд Эрдэнэтийн 50 жилээ болгож байгаа хүртэл энэгээр ингээд дамжуулах хүмүүс мэдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ айлч утгаас нь ингээд хараад үтсэн нэг хувь хүний асуудал юм шиг мөртлөө одоо жишээ нь 50 жилийнхаа ойг хийж байгаа Эрдэнэтийнхэнтэй бол маш гоё бэлэг барьж байгаа гэж би харж байгаа байхгүй. Яг Эрдэнэтэд төрсөн Эрдэнэтих гэдэгтэй ч биш. Ерэн зүгээр нэг зүйлийг хийхэд л гүүхэд л нийгэмд ингэж нөлөөлж болд юм байна гэдэг үлгэрч болж байгаа шүү. Тий. Тэгэхээр тэр утгаараа зарим нэг хүмүүс бүр ингээд яагаагүйгээ таа гэдгийг бүр ойлгохгүй ч магадгүй. Зүгээр л нэг үйлдэл хийхдээ бусдыгаа ингээд уриалаад ийм хүртээмжтэй байж болдог. Олон зүйлийг нэг зүйлээр дамжуулаад хэлж болдог тий. Бүх амьдралыг нэг үгээр хэлэхэд бас хэцүү шүү дээ тий. Тэрэн шиг нэг гүйлт маш их зүйлийг ингээд хэлж байгаа юм байна гэж харж байна. Болгоомжтой зөөлөө яваарай. Тий. Манай энэ бас сайн уу хэвтлээ. Явсан бас тэр ажлынхаа хүрээнд бас элчинтэй уулзна гэсэн тий. Цацал мацал байхгүй мó? Сэтгэлийн цацал, сэтгэлийн. Шүүн цацал мацал. Сэтгэлийн цацал.
Энэ ирэх нь аргагүй байна. Нилээн чангарсан. Дурчиж. Одоо нөгөө гүйлтийн дараах сонголтоор хэр хийжсэн. Амжихгүй шууд одоо сонголт хийж амжихгүй шууд 6 авахгүй байна. Яасан тэр хэлээ. Гүйлтийн дараах нөгөө сонголт чинь өөрөө булчингийн чинь маш сайн суулж өгөө. Тэгэхээр бид нар амар эрчимтэй гүвгүү маш зөөлөн гүйсэн. Аюу гоё хүйс гараа тий. Өчтөрчдөө гүйлтийн дараах аим гоё тавьсан байж. За тэр үе дээрээ сайхан сонголтын хийж өгөө булчингаас амраад сэргээж өгсөн. Ёстой байсан шүү дээ. Та одоо даагуул зүйлээс хамаг булчиж өгсөн чанга. Тэр чи одоо ийм чангарсан юм чи юусэн. Хамаг бие чинь зоогоош төрсөн. Найз нөхд маань бас хэрэгжтэй орж тий. Тэгээ гол нь бас нөт дасгалжуулагч маань өнөөдөр бас ирээд булчин суллаад аюу сайхан бас. Ирж байгаа хүн болгоно л надад одоо аюу гоё ирч өгч байна. Дасгалжуулагчийнхаа нэг яг үндсэн бас гэрийн даалгаврыг бол бас биелүүлээгүй явсан. Тэрнээс улбалж бас юмуд гарсан юмс яг бүх дагаврыг гарсан. Одоо яг өөрөө өөр дагавраа үйдлээ явж байна. Яг юмаа дагаал явах болохгүй юм л. Эрүүл мэндийн өвчж яг би ч нүд зураг авалт дээрээс нь дахиад нөгөө түмэн олон харж байгаа. Тэгээд нэг ойрхоор хамраад хана хөрөөд байгаа байхгүй. Энэ мөсөн туусалж байгаа. Тэгж дуруу татлаа л та. Бид нар нөгөө бүр ингээд нэг 1000 км гүйж байгаа ч юм уу эсвэл спортын тамирчин бай ингээд бэлтгэл хийж байгаа юм биш. Таврын мөтэлч үү тийм ээ. Тэгэхээр энэ хоёр чинь тэнгэр газар их ялгаа байгаад тэгэхээр өдөрт 30 км гэдэг чинь танд бол бас яг л таарж байгаа. Тэрийгээ бид нэр яг зөв хуваарлаад яг зөв зарчмаар явчих юм бол тэгээл асуудал байна. Тийм бол өөрөө бол хөнгөөс өөртөө багтаас гүйж харьяажсэн болох төр бас гүйлтэй үр тарцсан юм байна. Харин өөрөө гэмтэж байгаа бэртлийн шалтгаан ч юм болохоор ерөөсөө тийм сахилгуутай асуудал байгаа байхгүй. Тийм. Сахилгуутай асуудал. Эхнэр ирж гой сулж өссөн. Тэгээд та ирж бас гой сулж өглөө. Та ирсэн чинь тайрыг ер нь дагуулж явмаар санагдав. Энэ гүйлтийн дараах энэ сэргэх ажлууд хийгдчихлээ. Зэрэг маргаашийн гүйлт чинь эдгээр бие хөнгөн байж идэг. Гоё яваач айгуу сайхан. Тэгээ яваа ирэх тусам нөгөө нэг хүний дотоод чухал гэж байдаг. За тэр даваан дээр нэг гараа даварч ийдаа ч юм. Эсвэл тэр уруудаад тэнд очичий гэдэг тэр шунлыг байх хэрэгтэй байхгүй анзаалгаар. Ер нь бол тийм байна. Тийм. Тэр чинь нөгөө нэг ингээд хүний явуулдаг. Хөнгөн байх тусам сэтгэлээ маш сайн байна. Яг тэгвэл биднэрт хугацаа байна. Хугацаанд бид нэр яаж очих вэ? Тэгэхээр бид нэр зөв эрүүл очих хэрэгтэй байна. Тэр л асуудал. Тэгээ одоо яг одоогийн нөхцөл байдалд бол яг иймэрхүү байж байна. Энийг одоо бид нар цаашаа бүр хөндрүүлэхгүй байдлаар яаж орох вэ гэдэг аргаар тийм ээ. Тийм бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар шаардлагатай одоо цацлагын одоо зэвнаалт энэ бүх юмудаа хэрэглээд амралт сэргэлтэн дээр анхаарал тавьчих хэрэгтэй. Тэгээ салхиуттай бай. Тэгээд занд нь амжилт хүсье. За хичээгээрэй. За. Ирсэнд баярлалаа. Орц гаргаж өгье. Сайхан газар. Энэ харин энэ ч бүр буудсан бай та хэд. Гоё газар буудсан. Дээрээс нь агаар магаар аюу гоё. Ямар ч нэг өчтөр амарчсан. Өнөөдөр сайн. За хөл хүчин сонсч бас аюу гоё хөнгөрч байна. Тийм. Нэг гар хүрсэн юм гэсэн бас нэг арай одоо юу. Баяртай. Ер нь бол ингээд зөөлөн шогшоол. Энэ гэхдээ юу байна? Нөгөө хөндүүр нь бол яг гайгүй мөртлөө байх үед байж л байна л да. Ер нь. Харин хамаагүй хүчлэхгүйгээр л.
За баярлалаа. Өндөр зар. Амжилт. Амжилт хүсье яхаа. Би сайн бодож байхаа. Гүйлтээ орохгүй шүү. За би бас яваараа. Одоо буцаад энүүгээр яхахтаа бол сайхан тамирчтайгаа та хэдтэйгээ бас гоё мэдээд дандаа ирж яаж байна. Уулзж байна. Тэ. Окей. За. Зорьсон зорилготой хүрээрээ. Баярлалаа. За. Баруун хараа Баянгол сумынхаа нийт ард иргэд сайхан угтаж авсан халуун дотноор угтаж аваад сайхан одоо өрөөлөөр үдэж өгсөн хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Өнөөдөр маш гоё дулаахан болцсон, цаг агаар дулаахан болцсон. Би бас нэмэглээд явж гин. Тэгээд алхаж яваа. За тэгээд нөө бэртлийн маань юм бол 100% идгээгүй, өвчин яг арилаагүй бүр ингээд яс зохиод байгаа юм шиг ангижсэн юм нь бол багассан. Тэгээ зөөлөн байгаа учраас би нөгөөд манай дасгалжуулагч ер нь бол энэ тамирчид хэлээд байгаа. Тэгээ зөөлөн алхаад яваа. Уруу газар мазар ер нь бол заавал гүүх гээд авах. Гүүхээр нөгөөт ачаал нэмээд улам нөгөөт юуг нь өгөөд байгаа. Улам сэтрээгээд байгаа учраас юу яах шаардлагагүй шүү. Гүүгээд хэрэггүй. Тэгээ бүр ингээд нөт юм тариа уугаад гайгүй ингээд болоод байх юм бол гүүгээ явчихаа гэд. Тэгээд ингээ сайхан зөөлөн алхаа явсан чинь бас зөөр мөвөр нь бага учраас асуудалгүй тэгээд яг алхаж байгаагүй тэгээ манайхан бас зөөр ойлгоорой. Санаа зов. Яха алхаад явахаар айгүй гоё юу байдаг вэ? Уг нь алхаад явбал өстой харгалж нөгөө гүйснээсээ илүү ч алхаж магадгүй шүү. Нэг гоё темпэнд орчвол ямар ч гэсэн хөлөөрөө замаа тулаад Эрдэнэттэй ямар ч яваад очноо тэгэхэд. Хүний эрүүл мэнд ямар амар одоо хүнд чухал юм бэ. Одоо хүмүүс эрүүлэнхийн төлөө эрүүл мэндэ анхаараарай гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Тэгээ тэр бол ерөөсөө ингээд хүн зорьсон зорилготой их зүйлийг хийхэд тулд эрүүл мэнд хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр би ингээд надад бол яг нэг 240 км байна л да. Тэгээ энийг туулахад эрүүл мэнд асуудалгүй бол ямар ч асуудалгүйгээр сайхан туулж болно. Тэгээ би энэ зүйлүүдийг гэхдээ нэг тийм уугаар хүлээж авахгүй байгаа. Бүх юм цаанаасаа тэгээд альваа зүйл бол зурсан зураг төөргөөрөө байдгаа. Тэгээд нэг хайхтар одоо хэцүү ингээд чадахгүй бол тэгэл тэрлээз сайхан болж ивэл тэгэл тэрлээз гэдэг шиг. Тэгээд ямар ч байсан зорилгоо бол биелүүлнэ. Хамгийн гол нь ингээд гүүхгүй ингээ яваад чийж магадгүй л байна л да. Мэдэхгүй л байна л да. Энийг бас хэлсэн дээр баха. Тэгээ юу ингээд зөөлөн алхаад ингээд явхаар бол надад ч манай одоо камерман эдэртгсэн юм амарлаа л та. Яг шогшгоор гэхдээ арай хурдан л та хамаагүй. Хамаагүй хурдан. Энэ юугаар ингэ явал алхаа явал яг хөлөнд нь ачаал нь бага. Манай зураг авалтынханд гоё. Гэхдээ нөгөөт видео дүрсэн дээр бол зүгээр л алхаж байгаа юм. Харагдаад байна.
байна.